ийм сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчтэй. Амар юм олсон да. Энэ араа. Энэ айлын бүх юмныхын түлхүүр энд байна. Очицгүй. Ус аймгийн төвөөс ховд орох замын яг хажууд олон айлууд зогсож байгаадаа таарч тэдэн дунд гүү барьсан айл содон харагдаад энэ айлаар зочилсан билээ. Ус аймагт айлууд бараг гүү барьдаггүй бөгөөд үнэ болон бог малын сүүгээ бүлж сүү цагааны Монгол арх нэрж тос хамдагдсан айраг буюу шар тос аарал цагаан эдээ бэлтгэдэг ахуй соёлтой билээ. Тэсэмэнд аймгийн нийт малын 8.8%-ийг эзлэн 287.9 мянган толгой малтаагаар хамгийн олон малтаа сум тооцогддог юм байна Увс аймгийн хэмжээнд. Энэ тэс өгшөлтөө дүндээ манаад дүн. Гаднаас одоо хөдөлж явж үзээгүй өнөөдөр. Тэгээд одоо уяад энэ одоо 2 көлнэг мөнгө мэдээлэлтэй маань Увс аймагт. Тэгээд одоо 7 настай энэ жил бас өөрөлнөр гэсэн. Уяатай. Зөвхөн Увс аймагт төрүүлсэн үү? Тий. Энэ юу наваад ч гурвалсан. 7 настай адуучууд яг эд уралддаг нас шүү дээ тий. Энэ жил одоо 7 настай. За яг ингээд тис сумын одоо тисийн Увсын тисийн адаг ингээд хардаг байж. Тий. Яг одоо унган одоо манай бүрэл дамир ингэж дайр байснаар одоо тий 500 көрөн адуутай байсан. Тэр аавын адуунаас одоо бидний ингээд одоо аваад ирсэн гэжлээ. Тэгээд одоо нэг 140 гаруйх адуу мөртөө сөртөө болсон адуу нэ. Та тэгээд одоо энд 30 гүү барьж байгаа юм байна шүү дээ тий. Тий одоо 30 унахтай байсан агаад зарим нь одоо хүчлэхгүй тэгэл. За тэгээд юу ер нь бол би энэ Увс аймагт одоо нөгөө одоо жихэн одоо адуу ингэж маллаа тэгээд бас одоо гүүний яг айраг хийдэг айл би ерөөсөө мэддэггүй. Тэгээд анх удаага сая ингэ замаар явж байгаад энэ гүү барьцсан айл харагдахаар нь танаагаадаа ирлээ л дээ. Тэгээд өрхөөгтлөө энэ чинь өдөр болгонд одоо зах зээлийн нөхцөлд энэгээр л амьдарч байгаа шүү дээ. Сүйгэн зараад нийтээс 3,000 гэл. Саамын зарж байгаа тийм. Саамын зараад бас 3,000-аар зарна шүү дээ. Айргийн бол ер нь одоо ингээд юу эсгээд нэг 10 тонж гэнэ үү ер нь? Одоо нэг 20 тонж гэнэ. 20 тонж гэнэ. Айргийг бол одоо яаж эсэхгүй гэх тийм ээ. Энэ унгана кокөл.
хаварт гүндэлдэг. Тэр шимдэг кокөл лин одоо ингээд адууган би дагж явдаг төрүүлээд тийм ээ. Тэр найн кокөлийг аваад ингэж хадгалж явдаг. Маарл зүгдод айргандан хийгээд тэгээд зайлаад исж байгаа байхгүй. Өшөө ямар ч холцоо хийдгүй. Тэрнээс биш бүлдгүү юм уу? Бүлэлгүй яах вэ? Бүлжээж ирсэн шүү дээ тий. Тэрийн хуйд давхар маарл хийгээд энэ бүлүүртээ нүчиж байгаа байхгүй. Бүлүүртээ үйчих юм уу? Тэр ягаад ихт одоо энэ чи одоо энэ малчин тэр экингэснэдэ шимдгээр тэрүүгээр амьдраад одоо гараад гадаг шингээд гадарт малуудаа гараад ирэхэд амнаас нь унжирдаг байхгүй. Тэр үл хүчтэй юм байдаг. Мэдээж дээ. Экингэсэнд байгаа нийлх төл чинь нам экингэсэнд амдан юм гөгч хооллохгүй амьдрахгүй шүү дээ. Тэр чинь бол их хүчтэй юм байдаг. Тэрүүгээр нисгдэг байхгүй. Гол юм нь. Тий. Тэр бол одоо хасах нутгсаа мэдлэнтэй манай усаамийнхан бол мэдэхгүй. За. Та одоо ер нь эхлээд одоо 20 хонж байгаа юм байна л самаа. Тэгээд саачлаа. Тэгээд одоо ашиг орлого ер нь өдөрт гайгүй юу? Өдөрт ямар агал нэг 200-аас дээш 300 хүрээл. 300 литр. 300 хүрнэ. Гэхдээ ер нь одоо том-томаар нь одоо зархлаач 200 300 литрээр зарж байгаа шүү дээ. Тэрнээс 3 литр яг одоо энэ орж бууж марч байгаа хтөнөр чинь 3 литр айрыг юм уу саамаавал явж байгаа шүү дээ. Тэгээ одоо маргааш одоо өнөөдөр аймгийн айрыг даасан. За аймгийн айрыг. Тийм манай аймгийн. Одоо наадмын хайрыг болчих байгаа. Өнөөдөр ирц хаагаад дүүжээд очсон. За та тэгээд одоо наадамда хэдэн литр айрыг хийж өгч байгаа? 100 литр айрыг амнаас заримдаа 200 гэдэг. Тэгээд одоо 100 навд юм байл яах. За. Тий. Та одоо нас өдөр хэд үрж? Одоо 64-тэй. За та тэгээд ингээд хүүхдүүдтэйгээ нийлээд ингээд тэрнээс биш хүчрэхгүй шүү дээ тий? 3 залуутай, нэг хүүхдтэй тий. Биш хүүхдтэй байхгүй. 3 одоо 2 тэр. Сайн нэвэрээр сааж дээ. Нэвэрээ саалаад ихлээр хаалаган төхөөлн одоо хүүхдтэй авахулж гэсэн байхгүй. Кисүүрээс. Тэгээд эн чинь болдгоо байхгүй. Нэг ойд тавьчихдаг тийм ээ. Тийм учраас тий. Тэгээд хүүхдтэй хайрын саалаад энэ утхан байр одоо саад сурах юм байгаа биз дээ гэж бодож байна. Саалгаж суристэ нодноо авчаагаад одоо кошкоркийн тайдад шинээр байна. Тий. Та тэгээд зундаа бол ер нь ингээд 103 сарда ингээд энэ дэрэнд олон жил зусж байна та? Тий 20 жил зусж байна. Яг энэ газар уу? Надыг одоо ерөөс танихгүй юм байхгүй. Би хүн таньдаг болохоос Баян-Өлгөө аймгийн, Ховд аймгийн, Гоялтай юун аймаг чинь урдаас хүртэл ирж айргач явчихсан шүү дээ манай. За. Тий, танаа эргүүл бэр онцгой гэж. Таны хэн гэдэг вэ? Надыг утхан жаргал гэдэг. За та одоо ингээд энэ олон гүүг өдөрт хэдэн литр сүү авж яана гүүнээс? Өдөрт би дөрөвнудаа саахт яадаг. Манай чи одоо 22 гүй сааж байгаа. 24-аас одоо 2 шин төрсөн болоо барайг байгаа. Тэгээд одоо 12 гүйнээс би 25 6 литр сүү авч байгаа. Дөрөвнудаа саахт. 2 цагаар. Тий. За 2 нийтдээ 100 литр. Нийтдээ нь одоо бертагаан хоёул нь яг 100 литр сүү авч байгаа. Өдөрт. Тэгэхээр одоо шууд 100 литрийг аваад өдөртөө зараад дуусчих гэсэн. Өдөртөө зараал тэгэл цаамын 5 литрээр 2 литрээр тэгэл аваад айргийн бас аваад тэгэл зараад өгсөж. За мондөг байгаа юм биш үү? Борлуулалт сайн тий. Тий. Танахаас өөр энэ дэр нь гүү барьдаг айл байна? Одоо эндээс өөр юм кэм айл байдаг юм. Одоо энэ аймгийнх нь одоо сүг манагаас ирж авдаг. Тий, хот мотоос ирсэн усууд одоо манайг мэддэг. Тэгэл манагаас ирж авдаг. Одоо энэ Баян-Өлгөл энэ сайгил тэргэн цөг манаас энэ өдөр одоо тэргэн сумын засагтаар гайраад одоо 100 литр айрыг авнаа наадам гэж. За. Тий. Та тэгвэл энэ одоо ойр орчны бүх наадамд өгчээр ер нь бүх сумуудын тэр утга аймгийн айргийг хангаж байгаа юм байна шүү дээ тий. Тийм шүү. Одоо ингээл бертагаа хуйлаад тэгэл саажлаа. За. Та тэгээд юу бас жоох ядархуу өдөржингөө ингээд өдөржингөө нь одоо ингээл саагаад байхдаа бас ингээл ууц нур байвдаал. Тэгээд одоо би одоо 55 та. Тий. Одоо ингээл их утаар сахар яа. Тэгэл энэ хөөгдөдөг яаждан дэмж саат ингээл тэгдэг. Одоо манай том бэр хагалгаа хийчихсэн аяндаа 3 4 удаа хагалгаанд бас хөрөгдөг ба. Энэ бэр одоо 2 жил болж байна ираад. Одоо энэ бэр сад би одоо 2 дахь бэртайгаа сааж байгаа. Та тэгээд зундаа тэгээд яг ингээд өдөртөө 100 литр өгчдөг юм чи бас овоо хитэн төгрөг цаашаа хийж байгаа. Тийм шүү. Овоо мэн хийж авдаг. Одоо энэ л одоо том л амьдрал биш одоо. Тий. Одоо хөвшин байсан чи одоо энэ араас яаж гал унгаа номхруулнаа. Одоо ялангуяа одоо манай энэ гүйдэд уулж юм арай номхно.
амьдардаг. Тэсийн голын дагуу омог омгоороо модон овоо бий болгож дахин шүтэж ирсэн уламжлалтай. Мөн давсны орд буулт ихтэй хурдан хүлэг хүчит бөхчүүдийн өлгийн нутаг юм аа. За Увс аймгийн Тэс сум хүчит бөхчүүд алдартай дуучдаараа улстай нэртэй. Тус сумаас Монгол улсын заан цолтон 1, харцаг цолтон 3, начин цолтон 8 төрөөд байна. Мөн Монгол улсын гавьяа жүжигчин Болбаатар, соёлын тэргүүний ажилтан, ил банзрагч, гээ эрдэнэ тунгалаг, ардын дууч Дэ Бурман нарын авиаслаг дуучид Тэс сумаас төрөн гарсан байдаг. Баяд ястан голдуу амьдардаг. Аймгийнхаа нутгийн зүүн хойд хэсэгт хойгуур Оросын холбооны улстай хиллэж оршдог. Сумын төв нь Улаангомоос 158 км зайтай. Засаг захиргааны 10 баг, 3 эмнэлэг, 3 сургуультай. Шар үзүүрийн заставаар Оросын холбооны улс руу нэвтрэх байнгын гарцтай. Нутгийн хойд хэсгээрээ ойн ширэнгтэй бөгөөд чацарга нь хад, долоогон, зэдгэн буюу улаалцсан үхрийн нүд, нохоо хошуу зэрэг жимс ургадаг. За бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон гайхалтай байгальтай газраа. Тэсийн гол, нарийн гол, жирээгийн гол, үхээгийн гол, орхигийн гол, хошит, эргийн гол гэд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших увс нуур цутгатгаа. Цаг уурын эрсдэс уур амьсгалтай. За энэ Тэс сумд бол гар урлал, энэ хавийн одоо малчид бол гар урлал бол маш их хөгжүүлж байгаа. Гэрийн бургасан мод, баяд дөрөв димэл, түүний мөнгөн тоноглол, хазар, бугуул зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг. За үзэгчтэй би энэ одоо Увс аймгийн Тэс сумны хуучин одоо энэ засаг захиргаа байрлаж исэн яг энэ нэг бараг нэг хагас га газар хэрэгтэй юм цэцэрлэг төрүүлэн битүү мод суулгасан газар орж ирээд байж байна. За энэ мэдээж айгүй их цэвэрлэх газар, энэ мод бол өөр ирэхгүй нүдэнд туссан л да. Тэгээд энэ газрыг одоо ямар учиртай газар вэ гэдэг энэ одоо Төмөрбаатар хас одоо асуух гээд ирсэн байна. За энэ Төмөрбаатаргаа бол олон жилийн Тэс суманд багш хийсэн хүн. За та энэ цэцэрлэг төрүүлэнгийн талаар надад нэг хэдүү хэлчихгүй. Тэгээ. За. Энэ сайхан төглийг бол манай сумын уугуул авирмын дувчин гэдэг хүн байгуулсан юм уу. Энэ хүн бол улс их оронд олон жил хөдөлмөр хийсэн цэргийн газар алуу хайж яхтан цэргийн баг даргаас эхлээд халагдж ирээд багийн даргын ажлыг хийжсэн ийм хөдөлмөрч хүн байгаамаа. Нам засгийн төлөө насаараа зүтгэж 70 хэд хүрээд бурхан болсон. За энэ хүн бол багийн дарга хийж яхтан багийн ардуудыг цуглуулахын тулд очиж улаан тугийг нарийн голын хөндөд хатгахад багийн ардууд нь яг морныхаа хурдаар улаан туг дээр цуглаж хурд цуглан болдог байсан. Ийм зарчимч ардуудад бол нэг жиромтаа сургасан ийм хүн байсан юм уу. Тэгээд энэ хүн чинь сүүлд шинэ санаа ачлах засаг захиргааны шийдвэрийн дагуу шинэ үүсгэн байгуулах тийм хөдөлмөрч хүн байсан. Тийм санаа ачлах ихтэй. Тэгээд 1954 онд Увс аймгийн шинэ амьдралын нэгдлийг 20 гишүүний хамт байгуулж, анхны нэгдлийг 54 онд байгуулад, дараагаар нь энэ хүн сумын дарга хийгээд, дараагаар нь өндөр насны болох үед ойн цагдаа хийжсэн юм гэнэ. За энэ хүн бол манай Тэсийн бүх ард түмэн байдаг. Ард түмний хүмүүсийг бол хүмүүжүүлдэг, сургадаг, тэднийг бол хайрладаг, ядарсан хүндийг тусалдаг тийм хөгжим байсан юм уу. Ямар нэгэн хүн жишээлбэл өнгөрлөх тэнд очиж тэжэл тэр хүнийг хувц биенээс салгаж уршуулсан ийм ажилд бол байнга оролцдог. Ямар нэгэн хүн усан дунлаа галдоо өртлөхт энэ хүн тэжэл очижсэн тэрийг уснаас аварсан, гал төмрөөс аварсан ингэж явдаг тийм шударга хүн байсан юм уу. Энэ хүн бол Тэс сумын нэгдүгээр усчин хүн байсан. Тэсийн хаван бол шар усаар үйлсэн байхад олон хүмүүсийн амийг усанд аварчсан юм төвхтэй. За энэ хүн бол энэ сумын ойн цагдаа байхад энэ хагасгаа газар сумын онтариудын дээр Тэсийн өвгийн гол гэж сумын төвийн хойдолд жижигхэн гол байдаг. Түүнээс сувг шууд тач сумын төв дотор гол урсгаад тэр голынхаа усаар хангаж энэ ойн төглийг бол байгуулсан. Энэ нь бол одоо 1975 онд байгуулсан гой. Одоо энэ нь бол сумын төв. Яг өөрхөн сумлдаа байна. Сумын төв. Энд бол өнөөдөр хүртэл мөнгө энэ сумын төвийн ард түмнийг агаар цэвэршүүлж, амьсгалуулж, зугаацуулж, сүйдэрт одоо амрааж ингэж байна. За баярлалаа. За энэ сум хүн бол өрх хүүхдэн бол бас л
сайхан хүмүүжээ сургасан байна. Жишээлбэл энэ хүний хөвгт бол Монгол улсын начин нэгдэл. Монгол улсын соёлын гавьяат зохиолч цэцэрлэг. Гих мэтийн хөвгтүүд бол нам төрөл өнөөдөр өндөр сул таргимтай. Ачны улсын заан жаргал баяр. Гих мэт сайхан юусаадууд нь одоо энэ өвөөгийнхаа хойд энэ хүмүүнлэг ажилсаг экорн чанарыг бол үргэлжлүүлсээр ард түмэн үнэтэй сантай амьдарч байна. За танд маш их баярлалаа. За үзэгчтэй ер нь бол би өөрийнхөө тухай нэвтрүүлэг хийж байхдаа ер нь би та бүхэн намайг ер нь сайн мэдэхгүй байх та. Тэгээд би санамсаргүй энд ирсэн хэрэг шуучлаарай. За яагаад энд ирсэн гэхээр би бас яг энэ миний давчин гэдэг хүн бол миний одоо өвөө юм байгаамаа. Тэгээд яг анх удаа та бүхэндээ энэ өвөөгөө ингээд танилцуулчлаа. За яагаад гэвэл энэ тэс суманд ийм сайхан цэцэрлэг төрөлн байгуулсан гэхээр би одоо маш их баярлаж энэ одоо цэцэрлэг төрөлнг та бүхэндээ танилцуулахар шийдсэн. За энэ сум дотор одоо ингээд энэ битүү одоо нэг шороотой ерөөхдөө хэлсэрхэ газар яг энд бол өөр ирэхгүй нүдэнд тусч байгаа. Тэгээд энийг одоо бас өвөөм байгуулсан байгааг би одоо энд ирсэн хойно мэдчихэж байгаа шүү үзэгчтэй. Тэгээд маш их баярлалаа цэцэрлэг хөдлөө тэгээд танилцуулаа. Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнай нуруунаас их аван 550 км уртсаар увс нуур цутгадаг манай орны томоохон голууд нэг бөгөөд ганцхан эх оронч гол юм аа. За эх оронч гэдэг нь Тэсийн гол нь Оросын холбооны улсын нутаг руу урсж гараад эргээд Монгол улсын нутагт орж ирээд усаа увс нуур цутгадаг онцлогтойгоор эх оронч гол гэж нэрлэдэг байна. За Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салааж тэр дагуудаа намаг, нуг, хужир, мараа, усан арал, бургасан шугуу бөхөө өвөрмөц үзэсгэлэнтэй газар. За Тэсийн гол нь ихэн ба дээд хэсэгтээ ой модтой, уулын дундуур ба доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар усдаг. За голын өргөн 120 м, гүн нь 2.5 м, хурд 1.5 м/секундэд хүрдэг. За Тэсийн голын олон салаалсан хэсэгт улаасан төгөл, бургасан шугуу, Тэмээ харганы ширэн бүхий, баруун Монголын хэв шинжийн алаг өвсд үедээ улаалжилт нуг, алаг цог төглүүд байдаг. Тэсийн голын талбай хэмжээ нь 101 мянган га газрыг хамардаг. Тэсийн гол нь олон улсын ач холбогдол бүхий усны шуудыг өндөглөн зусдаг гол газар нутаг бөгөөд за Монгол улсын улаан номонд орсон ховор болон нэн ховор, хотон, халбхан хушууд, хар өрөвтөс, Ямаан сүлд нугас, гангар ба хуруут хун, цас дэгли, хээрийн галуу, тоод, уран шувуу, усны цагаан сүлд бүргэд, хушуу галуу зэрэг олон зүйлийн шуудтай. За мөн Тэсийн голын шувууд улаан номонд орж ховордож байгаа зэгсний гахаа, Азийн минж, ирээн хүрэн, усны булга, Сибирийн гүлмөр, зэрлэг гахаа, бор хөрөөс, ойн солон, жирх хөхтөнгүүд амьдардаг. За Тэс голын дагуу 32 зүйлийн бургас, улаас хус ургадаг. За ингээд бид Тэс сумынхаа одоо дуучин жавхлангийн дуулаад байдаг 5 Тэсийн гол гэдэг голуудыг үзэж сонирхоод за тэр дундаас бол хамгийн үзэсгэлэнтэй хамгийн том гол нь бол Тэс гол бол яхахгүй юм байна. За энэ Тэс гол бол яг ингээд нэлээд эсрэг эргээр нь ингээд яваад юу яхад бол шууд доошоо сорох шинжтэй бүрэн эргүүлэхтэй юм байна. Гэтэ энд бол яг энэ хавийн орчинд бол өдөртөө жоохон шумуултай байдаг юм байна. Тэгээд ороо олбор угаасаа энд хүмүүс уншилгаа хийхгүй тэр нарийн гол руугаа явчихд юм байна. Өвөлдөө бол энэ хаваар энэ хавийн нутгийн улсад одоо өвлж ит юм байна. За яг энэ том гүүрний хойтолд бол тагны нурууны хэсэг за энэ Тэс сум бол Оросын холбооны улстай хилдэг. За яг энэ цаана бол хилийн застав харагдаж байна. За энэ хавьд бол угсаа ер нь бол амарч явахтай энэ баруун аймагуудаар ялангуяа энэ Тэс сумын энэ Тэс голын ирэг дээр бол амар бол бас их наран шарлагын газар болцохоор тийм элстэй их үзэлсэнтэй газар шүү үзэгчтэй. За энэ бол маш том гүүр хийсэн байна. Ерөнхийдөө энэний адил хогшоо 2 3 гүүр байд юм байна. За тэр гүүрэн дээр бол яг хилийн нөгөө гайл майл байд юм байна. Эндээс бол ямар ч байсан тэр бараа таваар нь бол ирдгүү байна. За энэ голын
энэ гүүрийг бол энэ одоо нутгийн оршин суугчид яг энэ гүүрний нөгөө талд гарч өвлчөд зориулж хийсэн юм байна. За загс бол энд нэлээ их байдаг юм шиг байна. Янз нь бол ингээл өсөрч гарч ирээл тэгээд гадаа маш халуун багт бол энэгээр бол хүмүүс ирж олон хот хөдөөгөөс ирсэн одоо амрагчид энд ирж нэлээ зугаалцсан гэдэг газар гэж нутгийнхаа ярьж байна үзэгчтэй. За сайн байна уу? Сайн байна. За танаа гэр чи хэсвэртэй юм яг энэ би нэг хамаатны дээр ирж байсан чинь ийм бүр ингээд дарцаг марцагтай Монгол улсын төрийн далбаагаа ингээд намруулсан. За энэ ч их гоё далбаадууд айл байна. За энүүгээр нэг ороод үзье гэдэг ингээд орж ирсэн чинь харин ёстой. Айгуу сайхан нэг Монгол уламжлалт даргаараа ингээд сүү цагаан эдэг одоо янзлж бас тэгээд ороод ирсэн чинь энэ нэлийн ийм нөхөрлөл ажилуулдаг айл шиг байна тий. За та нөхөрлийн одоо өөрөөр хэлбэл ахлагч нь гэсэн үг байна тий. За ер нь өвөл зөнгөө ажиллаж байна танаа нөхөрл. Манай нөхрөл харин одоо зүүнний нөхцөл болохдоор манайхан чинь одоо тархаа явж иддэг. Тархаад явчихна. Тархаа явж иддэг. Одоо ер нь бид нэр ихэнх ажлаа хавар амжуулдаг дөө. Хавар намар хоёр. За. Тэгээ ерөнхийдөө хавар намар хоёр ажлаа амжуулаад за нөхөрлийн нэг гишүүний орлого нь ер нь хэд иртэй вэ? Тэгэл өөрсдийнх нь одоо малын буйн тэгэл дайраас нь одоо ер нь одоо бид нэр ерөнхийдөө нэг өөрсдийнхөө урлагийг нэмэгдүүлэхээс гадна нутгийн саргайл гэдэг бодлоор нэгдсэн усуд л да. За ястаа. Хамгийн гол юу нь гол нь орлогоосоо илүү нөө. Бид чинь нэг сантиметр ч гэсэн одоо 1 метр ч гэсэн бэлчээр саргигаар чинь одоо бид нар энэ гол амжиргаа мал аж ахуй юм чинь тэгээд малынхаа бэлчээрийг саргиах зориултаа бид нар уг нь болохоор тасын тэжээлийн аж ахуй гэдэг манай чинь их өргөн их хадлангийн талбайтай сайхан газар байсан. 94-5 нуунаас эхлээд цөлжиж эхлээд одоо болохоор 2 баргээд хадлангийн 2-3 баргээд хажижсэн талбай одоо зүгээр манарсан борзон болжсэн. Шороо тий. Тэрэнд уг нь одоо тамиатай 76 нүрүү хийчгээд 50 тонны 76 нүрүү хийчгээд үлдсэн хулсан дотор нь би тамиатай юуж яваад тойрдог байсан байхгүй. Тамиатай тойрчсэн. Би 83 онд тамиатай цааталт нь 76 нүрүү холгүй байсан. Тэгэхэд цааталт нь үлдсэн юунд нь би тойрчсэн байхгүй. Гэтэл одоо болохоор юу ч байхгүй. Пулган хүртэл тоос гоцож байгаа юм чи. Тийм их зөлжсэн. Тэгэл энэ нүтгэшгөө бэлчээр багтлаа хомцтлаа. Тэгээд бас зөкköс нь арга хэмжээ авах шаардлагатай бид нэр сэтгэлээр нь нийлээд бид тэгээд 92-3 оны үед манай авгаах манай аав хоёр авгаах манай авгаах хоёр авгаах нэг аав манай үе ах нар хоёр үе ах ингээд 6-аа бид нэр өвкийн голыг буугаад тараа тарж эхэлсэн. Тэгээд тараа тарж эхлээд нөгөө гурил юунд байсан байхгүй картанд нэг хүнд 3 сард 3 кг гурил. Тэр чи 95 оны 92 оноос эхэлсэн шүү дээ. Тэгсэн картны юм тийм. Тэгээд 92 оны хавар эхэлсэн юм манайхан. Тэгж газар тарингийн ажил. Тэгээд 6 жил шахав үргэлжлээ. Тэгжээтэл энэ зүүн Туваталаас гурил орж ирэл үндсэндээ гурилч нэг хэмтхэн зарыг тэр үуч юм болохоор нэг гурилыг гүн нөхрээр авдаг байсан. Газартайгаа харьцах шаардлагатай байна. Энэ манай нутагчин ер нь газартайгаа харьцахгүй манайхны ард ирэх чинь яагаад харьцдаг юм бэ гэхээр нүүдлийн мал аж ахуйтай. Ихэнх нь одоо тэгэл нүүраар дөрөв гардаг. Тэгээд нутагт өвсөн нэрээд урагч гисэн байхтар одоо ер нь үндсэндээ тэр өвсийг ойроо нургалдаг гэх шахуу юм баг бодох шахуу тиймэрхүү байдалтай манайх яг одоо нүүр давтахаас үрдгийг л нүүр дээр дөрөв гарчдаг ихэнх нь одоо нодин намар манай тэсэн залгийн нөхрөл энэ юунд болсон Увс аймгийн тулсан нөхрөл түншлэнэ Ерөвтөн нутгийн Ерөвсийн их нутг нөхрөл түншлэн нааданд оролцоод аймгийн таргины нөхрөл болсон. Нөхрөлөөр шаргалсан. Одоо бүтээгдэхүүн болоод тэр ажилласан зураг хөрөг одоо тэр энэ зэрэг маань үзүүлээд
Тэгээ бид нэр яг намар одоо модон адил модны үнд сураар хийсэн бүтээгдэхүүн уралдаанд яв гэж юу ирсэн байхгүй. Урилга ирсэн. Тэгээд одоо Мишель Эксвад бид нэр очиад тэгээд би хурд мөрний хөсөр жааткаар 5 дугаар байрaalсан. Тийм үү. Онцлог бүтээгдэхүүнээр. Тэгвэл одоо ер нь таны саналаар бодлоор бол ер нь ингээд өргөжүүлэх санаа бол танд байна уу? Ер нь өргөжүүлэх гэж дээ одоо ер нь бид нар чинь одоо хэдэн жилийн үрд өхрийн арьсаа 30 мянгаар өгдөг байсан. Тэгсэн чинь 10 мянга болоод ирэхдээ би модель нь 5 күнснийхээ 5 өхрийн арьсыг тавлангийн боловсруулаад нэг арны ойртойг хийгээд дөрвийн архт хийгээд нэгийн бүүр бүрэн доноглоод билүүртэй модтай юу таг бүрэн доноглоод 250 мянгаар өгсөн. Бусдын зүгээр тоноглогоогоор тэгэл 150 мянган төгрөгөөр хургатаа хоньяар. за ингээд энэ дүгэр сүр ингээд нэг сайхан айлд орж ирсэн. Энэ хүн бол одоо талын авьяастай хүн байна. За бас шүлэг уншдаг юм байна уу? Ном бичсэн байна те. Тэр ном чинь дан шүлгийн номнууд уу? Шүлгийн ном. За нэг сайхан шүлэг уншаад өгчөд бидэнд. За би нэг багнуур гэдэн хонь үсэлчгээд мола гэдэн хонь ингээ гадагшаа гаргачихад ингээ суужсэн чинь одоо хонь усуугаад сайхан бэлчээр тааржсэн би калькуль олж ядаад ингэжсэн чинь зүүн талаас нь салхинд нэг амар ганган салсан тор хийсэд ирд юм байна. Тэгээ нөгөө чинь кийч хялхан олж ядаад энэ зөрүүл нэг юм бичиж гэж бодоо. Тэгээд нөгөө юу гэж чинь торд юу гэж бичих вэ гээл ингээд бодож ясан чинь орд ирлээ. Тэгээд гэлгэрүү утны дөөл гэдэг шилэг бичсэн. Кимийн үйлдвэрт уруулаар мэндэлж К ганган зургаар гоёулан кил хязгааргүй худалдаагаар явж хэрэгцээ дураагаар ойрыг андуургаад дэлхийн нэртэй брендийн модель нь болоод унхаж явлаа. Дээгүр чанартай архивч савтан хийчгээд гонгож явлаа. Амтан дуртай багчуудыг алаг чикраар баярлуулж явлаа. Тэтгэврт гарсан настангууд талхыг нь төгөөлөд магтуулж явлаа. Ачаагаан даалгүй задарч айлын ихнэрээр хараалгана. Аруулын айлд уйдаж аттай модон дөлгөд нь хогийн савн чидэгдэж хүй салхинд хөөгдөд хонхрын шавар тутгалж хорвогийн өгөнд тооцглаа би. Ямар гоё юм бэ. Гялгар утгыг тохиос үнэхээр яг бүр ингээд наад чөлөөч сонсон гот бүр нэрээс ямар бүр ингээд үнэхээр бүр нэг одоо хүний амьдралаар бол тэр гялгартны амьдралыг бүр хүн хог гэдэг нь Монгол байгаагүй байхгүй. Ингээд гаднаас ер нь л хог бол гаднаас орж иж байгаа л гэж ойлгодог шүү дээ. Монголчууд ч наарч ширээрээ юм гэж гин хайдаг юм байхгүй. Тийм. Наачаас үнэхээр бас айгу хүний сэтгэлд юм бодож шүү дээ. Түрүүнийхээ тэр Монгол улсын төлөө юу Монголынхаа төлөө зүтгэе гэдэг бас шүлэг байсан. Гөө. Нэгдмэл заяа тий. За тэрийг нэг уншиж. Тэр их өстой гоё шүлэг. Би байлагийгээд тавгүй бол хэмэдэг. Би ухаантай байлгийгээд та наргүй бол хэн ойлгох. Өчүүхэн би та нартай бодлон хуваалцъя. Өр нэмгэн сэтгэлчин хүслэн шивний өөлж үтгий, шоолж үтгий орхиороо өөрчин би бид хэмээн ансья. Уралдааны мөр дэргэх шиг хөлрөх. Ураас алхбэрт тааж хоосно. Ухаантанд хүрхээр тамилг ойлгон бодолж хоосно. Тангүйгээр би юу ч биш, та наргүйгээр би хэнч биш. Танихгүй тасалцаг. Цаг хугацааны нэгэн мэтлэг. 100-аас малыг чангаас нь tutturгын юу ч бишээ. Зүрх тойргийн өр садал эрдэн хэмээг бид баяа. Туулаад өнгөрөх гурваад тавилан дагсан хоосон чанар. Тулх тулгуургүй чинь та нараараа баян шүү. Би чамдаа айнсах сэтгэл, би тандаа илгээх бодол. Ухаантай үгүй бол бодол минь ч хэрэггүй, үншиш та нар үгүй бол шүлэг минь ч хэрэггүй. Нэгэн тэрийн дургуулныг нэгтгэж үзсэн дээдсийн удам, нэгэн бид дотор тавь насыг алаг Монгол зун. Бид хөх тэнгэрэн мэдсэн эзэн заяа, бид күн холбоотой Монгол заяа, бид ухаан уяата көмөн заяа, бид улсаал гэвэл нэгдмэл заяа. Маш их баярлалаа. Танд ирүүлэн сайн сайхныг хүсье. Ингээд эргээд энэ байгаль хамгаалах тэсийн цалхи гэдэг нөхөрлөө өшөө улам сайжруулад өшөө энэ ард түмнийхээ төлөө энэ нутаг зан олонныхаа төлөө маш их сайн сайхан үс бүтээгээрэй гэж танд ирээ. За энэ нөгөө айраг гэд те сүүгэр айраг бүлдэг те. За энэ баруун аймагуудад одоо нөгөө юу яадаг? Үнэний сүү те. Тий. 10 литр хэмээр хийгээл тэл энэ аргинаас халуулаад тэгэл шарт усын унгаж авдаг.
За Билж байгаа л. үлж байгаа л. За одоо шил энд хэдэн литр сүү орсон байна? Яг энэ архтны дотроо. Энэ 100 гаруй байгаа л. Хөөх тийм үү. Одоо энэ 100 гаруй литр сүүнээс 3 тугаатай биш энэс. 3 нуудаа 50. 60 литр. литр ариг. Тэгэл хөрөнгө бол илтдэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За ингээд тест сумын нутагта давсны цооног давсны хөндийч гэж ярьдаг юм байна. Тэгээд энд ийм давсны хоолооч гэж ярьдаг юм тий. За тэгээд ийм газар ирсэн байна. За энд болохоор зэрэг энэ цооног гэдэг нь энэ нэг хэсэг газар ингээд устдаа болцсон байгаа. За энэ нь болохоор давсыг ингээд хажуудаа ингээд авахд шууд алхад бэлэн болгоод гаргаад тавьсан байгаа байхгүй. За тэгээд эндээс авч яваад энэ зах дээр хэдэн мянган төгрөг гэж зардаг. Энэ нэстэ үнэн гоё юм. Жинхэнэ гоё давс байгаа. Сая энэ цуг явж байгаа хүн тэгж юм л да. Энэ давсыг хүүхэд нэг айгаа ширгэлж ярихад энэ давсаар ширгэлэхэд айгүй сайн болдог гин. За тэгээд энэ цооног дотор нь ингээд ороо зогсохоор ямар нэгэн өвчин хөл янгин жилтэр өвддөг. Энэ нөгөө яг давсан дээр гიშгэ зогсохоор зэрэг бүр хашилтай хүмүүс хэрэг болгож энд ирж зогсдөг юм байна. За яг энэ давсныхаа цооног руу орохоос хүмүүс гутлаа тайлчдаг юм байна. Тэгээд энэ одоо ингээд уутлаад ингээд авсан байна. Тэгэл тэр хараа. Тэр хараа тэр ингэж ингээд доош яваад гаргаад ирж байна. Ингээд өнгө оруулаад зараад байгаа давс чинь л баг энэ юм биш үү дээ тий. Ягаан туяатай давс гэлэг. Ингээд шууд алергийн юу яач. За энэ цооногийг ингээд овоолохдоо хүмүүс хурж ирээд ингээд овоолчихно тий. Хүмүүс нөгөө яах юм бэ? Бас гитан 8-нд гарахын тулд ингээд овоолчих. тэгээд машинаар нь очиж зараад ах юм шиг. Машинаар нь очиж яваад зарна шүү дээ тий. Тэгээ ер нь энэ ийм цооногуд ер нь олон байдгүй. Цааж яадаг бүгд. Бид нар бүгд цооног. Тэгээ одоо ингээд бүгд гарах. Ер нь энэ усын тэсээс өөр хаа өөр юм. Манай энд ийшээ иргэд нөгөө бүүлтний хоол гээд бас нэг бүүлт нөгөө сууд бүүлт. Аа. Тэр бас манай нутгийн бас их гаргаж ийш тийш очтой. Овстол ерөөсөө ганцхан юм тэстэл байна гэсэн үг үү тий? За. Ингээд нэг бас цавтагаад үү. Манаас ургуулж бас чийдэг юм шүү дээ. Уу харин тий. Сайн юм бэ? Гэрчгийн аваад нэг шин малдуу заалгаа. Малдуу биш үү тийм аа. Хожир болгоод өгч чинь тий. Йоо хин ч доороос ингээд гоё массаж болоод байна шүү дээ. Хинч гисэн чинь тий. Давсан дээр ирж чинь гэсэн үг шүү. Эмэлгүүд ингээд давсан массаж юу массаж гэдэг юм. Таван тийгээ тавсан байдаг. Эмэлгүүд үү? Аха. Давс гаргамаар байна.
Одоо та хэд ингэж ийм байхад нь ус нь гүйхэн байхад гаргууд арай амархан гэж байна уу те? Одоо энийг ингээд нэг машин дүүрэхэд хэр удах уу? Бас нэлээд 50 тоног гаргалаа 4 өдөр болоход хэдэн тоног авах вэ? 20 тонн авсах уу? Оо, энэ тэгээд багасна гэж байх уу юу? Байхгүй юу? Харин тийм айгүйх авс авчиж ирдэг гэж яриад идэг шүү дээ. Тэгээд ч одоо 40 50 тонноор нь ачаад ахтал ингээд доороосоо гарч ирээд байна гэдэг ч юм. Чи одоо тэгээд хүүхэд байх чи юм байсан гэхэр чи одоо 40 50 жил энэ чигээрээ байгаал тэгэл 40 50 тонноор нь ачаал байгаал юм гэсэн үг шүү. Ингээд ургаал гарч ирдэг их сони. Харин тийм. За энэ л хөлөө хийгээд оруулчихвал тэгээ зүгээр үү те? Өөх ямар сайн юм. Ингээд ягараад л яагаад байхгүй. Энэ доороо бас шавартай гэсэн үү? Аа. Одоо би ингээ хөлөө хийсэн байхад ийм гоё том. Монголог устаа тэгээ нарстаа ус байна гэсэн үг шүү дээ тий. Ус ихтэй болонгууд ингээл доошоо. Энэ үй. Оо хин айгу гүнзгий шүү дээ. Би ийш доошоо шигдээд орчих юм бэ үгүй. Ингээл дээрээс нь хүрц аваад ер нь бол хүрзээр авах уу? Яаж ихээр нь боомны шүүр шанагуу тий. Оо ямар сони. Усаар зайлал гаргаад ахна ш. Тэнгүүт ийм цагаан. Ингээд аваалаад тавьчихсан байгаа байхгүй ингээд цаанаглаад. Нилээ элстэй газруудаар явлаа сая машинтайгаа тэгээд машин маань элсэн суучих гээд бас нилээ зовж явж ирлээ. Тэгээ өөрөө машина бараа явж байгаа болохоор бас жоохон юу яагаад энд сууж жоохон амраад явж. Ингээд н усны тавччихс амар ингээд шууд ингээд энтиг орол. За энд ингээд наран шалгах газар болоход хичээсээ сайхан. Болдог бол амарчсан. Тэгээд одоо зураг авах гэхээр зөв ухаан мэдрэл автчихад явж идэг шүү дээ. Зураг авахгүй л зүгээр ирсэн. Нэг юуны нөгөө харгас нуурын ирэг дээр нэг сайхан нэг хонсон. За тэгэл ер нь ажиллаа хийгээл явчихна да. Сайхан байна уу?
үзэгчдээ тэгээд давсны цаанаас ертөнцийн зүгээр баруун тийшээ 3-4 км яваад энэ Багнуурын хоолой гэдэг өстой гайхалтай нуур байна. Энэ нуур маш одоо тунгалаг нуур. Дээрээс нь давс айгу багтай. Тэгээ ерөөсөө энэ иргэн дандаа ингээд битүү илстэй. За энд бол энэ нутгийн хүмүүс ч гэсэн тэгж байна. Хот энтрээс ирсэн хүмүүс бол энд ирж амархад бол үнэхээр тийм таата гоё мэдрэмж авахаар өстой үнэхээр гоё газар байна. Тэгээд энд ер нь энэ Увс аймаг одоо Увс нуурын ой дээрээс нь одоо олон нууруудын хотгор гэж нэрлэгддэг энэ олон төрлийн том жижиг нуурууд бас Увс нуураас гадна зөндөө байт юм байна. За энэ хэд л одоо баг ханга хоолой гэдэг тэр Увс нуурын одоо хамгийн энэ тэсэм хэсгээсээ бас яг энэ хоолоогоор тусгаарлагдсан ийм сайхан бас нэг том нуур байна. За тэгээд энд ингээд том нуураасаа тусгаарлагдсан гэдэг утгаараа бас бага нуурын хоолой гэж нэрлэгддэг юм байна. За энд бол тэгээд бүр үнэхээр гоё гадаад 32 градус байна. Та бүхэн энд увсын тест ирээд энд заавал ирж амрах ёстой бас нэг үнэхээр гоё нуур байна. Оллоо. За Тэс саманд орчих эртний тахилгад цагаан эргийн овооны тахилга наадмыг бол жил бүр хийдэг юм байна. За цагаан эргийн овооны тахилга наадамд улс аймгийн алдар цолтой хүчит 64 бүх барилдана. За мөн начин шонхор хүүхдийн үндэсний бүхийн барилдаан, үндэсний сурын харваа, азарга их нас соёолон, хязаалан, шүдлэн, дааган мордын уралдаан болдог ажээ. Цагаан эртний овоог одоогоос 300 гаруй жилийн өмнө за урааха баядууд босгож дахиж шүтэж ирсэн түүхтэй бөгөөд тус овоо нь Увс нуурын хөвөөрөө төрж орсон элсэн эрэг дээр байрладаг юм аа. За үзэгчдээ ингээд Тэс сумынхаа хамгийн одоо нутгийн ард түмний одоо маш их шүтдэг цагаан эргийн овоо гэдэг овоо дээр ирсэн байна. За энэ овоог анх ураанхачууд бий болгосон гэсэн домогтой юм байна. Тэгээд энэ одоо овооны эзэн нь бол эмхтэй савдаг байт юм байна. За 350-аас 400 жилийн түүхтэй овоог юм шүү. За тэгээд энд бол ерөөсөө нутгийн ард түмэн өөрөө олон жижиг том овоонууд байдаг боловч энэ цагаан эргийн овоог бол маш их шүтдэг. Тэгээд ингээд энэ овоон дээр ихэд бас нэг хангаа газар энэ төр явж байхад байдаг овооноос бас нэг арай өөр. Одоо бид нар бол жишээлбэл чулуу энэ төр ингээд овоолоо тавьчихдаг шүү дээ. Тэгээд энэ болохоор ингээд бургаснуудаар ингээд босгосон. Тэгээд ерөөхдөө их цэвэрхэн юм байна. Ерөөсөө илүүдтэй хог мог тийм юм байдгүй юм. Тэгээд энэ нутагт одоо амьдардаг одоо нутгийн иргэд бол энэ овоон дээр ирж одоо зовлон жаргал янз янзын тохиолдоход энэ овоогоо одоо жилдээ нэг удаа заавал одоо тахиж амьдардаг гинэ. За үнэхээр тийм сонирхол айгүй цэвэрхэн. Одоо хадагнаас өөр илүүдтэй юм ерөөсөө байхгүй. Тийм хог новч байхгүй. За энэ дээр нэг шууд бас өөрлөсөн байж байгааг та бүхэн харж байгаа. За ингээд өвөг дээдсийнхаас манай энэ одоо миний төрсөн нутаг энэ овоондоо ирээд бас одоо Увс аймгийн Тэс сумаар хийсэн аяллаа өндөрлөж байна.